Хүүгээ цэцэрлэгт нь хүргэж гээ. Ойрд гадаа хүйтэн болцсон чинь гэр тас хүйтэн болоод тэгээд бүх юм хүйтэн болоод гэж үгээ. Тэгээд нэг орноосоо өглөө босч чадахгүй дараад тэгээд хүүгээ хэд ч хоног цэцэрлэгээс нь хоцрооч. За өглөөний хүргэлтээ авъя. Хятадууд нэг тийм задгаа юм авахаар одоо хүндийн хэмжүүр нь 500 г-аар тооцдог. За одоо 500 г-ыг 1 жин гэж ярьдیں۔ Тэнгүүтээ юмаа дандаа ингэж жингээр хэмждэг. Одоо жишээ нь 5 хил будаа авмаар бол би 10 жин будаа авъя гэж хэлнэ. Нэг тийм арай илүү наривчлсан гэх юм уу? Тэгээ анх би мэддэггүй байхдаа нэг жимсний хүнийг харж л хөөх ямар хямдхан энэ төр гэсэн чи юу вэ гэж 500 г-ыг харсан ч шиг. Хятадууд ер нь бусад орнтой харьцуулахад хүнсээ нэг нөөцөлж авдаггүй юм. Яг өглөө болгон гараад хүнс ногоогоо авдаг. Тэг шинээр нь авдаг. Тэг шин ногоогоороо тухайн өдөртөө хоолоо хийгээл тэгэл дуусчихна. Тэгэл маргааш нь дахиж гараал ингээ. Тэг ямар их завтай ингэж юу? Үгүй нэг завтай тавьш. Одоо чинь бодлоо гэхэд одоо эхнэр нөхөр хоёр байлаа штэ. Хятадч угаасаа одоо нэг аль нэг хүүхэд тэлсэн. Тэгэл тэгэхээр чинь эхнэр нөхөр хоёр байлаа гэж бодоод одоо 4 хөвшин байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр чинь тэгэл аль нэгэнтэй хамт амьдардаг ч юм уу эсвэл ингээд ер нь айлуудад айгүй их хөвгчүүлтэйгээ хамтдаа аавчтайгаа хамт амьдрах залуучууд айгүй их тий. Тэнгүүт тэднэрнээс өглөө болох ингээд ногоондоо гараад хоолундаа хийх ч юм уу бас нэг талтаа үр хүүхдтэй тусалж байгаа ч гэсэн нөгөө талтаа бас өөрсдийнх нь одоо амьдралдаа ажил нэмээд гэх юм уу одоо амьдрал нь арай хийх ажилтай болоод тэгэл хятад тоолч ямар их ажиллагаа ихтэй үлээ амтлагч чан зэрэг өөртөө бэлтгэээс ахуулаад хятад тоолч юм бүр шар хуурах чигнэх гэл үнэхээр ажиллагаа ихтэй болохоор тэгээд бас нэг төрлийн ажил юм да. За би дэлгүүрээс гэрт нэг шаардлагатай юмнууд авах гээд гараад ирлээ. Би нөгөө IKEA орж хувцсны нөгөө тост төгдөг ингээд өнхрүүлээд идэг өнхрөөшний цапаас авахгүй бол манай яг тэр тоосцоо. Тэгээ ойр нөгөө гадаа хөдөн болоод өвлийн хувцснууд гаргаад ирсэн чи яг тийм тоос авдаг юм авахгүй бол баахан юм ноос мосолцсон сэнсэн хувцснуудтай болсон. Тэгээ дээрэс нь тэрнгээр тэр надад бүр амар хэрэгтэй. За миний амьдралд яг аж ах үед бол үнэхээр хэрэгтэй зүйл. Ягаад гэвэл миний нөө үсийн тэнд унтсан байдаг байхгүй юу? Тэгээд манай хүүхд бэмэр сүртэй за шалан дээрээс нэг үс болохоор ээж өсч унчиж гэд ирээд толгойн наагаад байдаг байхгүй юу? Тийм болохоор тэгээд үс мүсээ тэнд унтсан байгаа байхлаар нэг яалсаа аваад нөө өнхрөө ширэг яалсаа авахгүй бол жоо муухай санагдаад идэгий. Тэгээ би ячаад нөө үсээ амар их оролддог байхгүй юу? Ер нь ингээд задгаа тавьсан үедээ бүр ингээд зогсоо цаг оролдчихдаг. Тэгээ тийм болохоор ингээд үсээ оролдоод юу ч хийхгүй ингээд амраад ингээд суучдаг байхгүй. Тийм болохоор би бүр ажилтай үедээ заавал үсээ боодог. За тэгэхгүй бол үсээ оролдоод яаж оролддог вэ гэхэлэр ингээд шүлжээд чанга шүлжээд шүлжээсээ эргэж тайлаа дахиж шүлжээд ингээл байгаад амар туртай амар сан надад яг ингээр амар их амралт болдог заа. Тэгээд амар төвхтэй хамгийн гол нэг өөр ажил хийхээ болчдөг. Тийм болохоор би ер нь ажилтай үедээ үсээ заавал боодгийн. Тэгэхгүй бол өөрөө үсээ оролдоо суучдаг гэдгийг мэддэг болохоор. Гэхдээ ихэнх хүмүүс тэгэл өөрөөгөө тайвшруулах арга ингээд сатааруулах арга үйдэг байхaltaа тий. Манай нэг хамаатны ихч цаа ингээд юм ивхэд идэг цаа. Юу ч гэсэн ивхэд тавьчихэд ээж бүр тэр ихчийг ингээд загнаад идэв. Ингээд нойтой альчур малчур байхад ингээд давхралтаалаад ингээд завааруулаад ивхэд тавьчихын тэгээд тэр нь өмхөрөөд дэлгээ тавиач чи надгаа гэдэг. Эвэр сан юм ивэх дуртай цаа тэгээд ингээд юм ярьж байхдаа ингээд салфетг байсан ч гэсэн ингээд ивхэл задлаад идэм билээ. Ээж бүр амир инээтэй тэр ихчиг бас нойлын цаасаа хүртэл бүр ивхээ тоогоос унтаа идэг ч шиг ёо. Би бас нөгөө хайнда юу яадаг хумсаа айгүйх оролтдаг за. Тэгээд хумс арьс хоёрын одоо завсрын гэх юм уу? Яг одоо нэг өхмөл арьс гэх юм уу? Тэрийг ингээд зулгаачдаг за. Тэгээд хайнда буруу зулгаачгаар тэр чинь ингээд цаашаага улам томроод одоо цусмас гараад ингээд заварчтیں۔ Ер нь хумсаа айгүйх оролтдаг айгүй буруу зуршил. Тэгээ манай нөхөр чи болооч хүүрч дууслаа. Хумс гэснээс хятадууд ингээ хумс авахыг нэг юм
энгийн үйлдэл мэтэр хардаг. За ер нь жоохон заваа штэ тэр чинь хумсан тэгэл ядаж ийшээ тийшээ өсөрчүүл яах юм тийм үстэй. Тэгээд амар хаасаагүй хумсаа аваад идэг. Гадуур явж исэн ч хумсны хутгын тэнд дуугарч л байдаг. Метрон цуусан ч дуугарч л байдаг. Хүүхдүүд хичээл дээр хумсаа аваад ингээ хумсны хутгад дуугаргаад байгаад идэг. Амар заваа. Надад тэр нь жоохон заваа санагдаад идэв. Тэгэд нэг удаа би партныхаа доогуур ингээд цүнхээ хийх гэсэн чинь хумсаа авцсан. За тэнд хумс исэн. Тэгээд яг бүр бараг тоологдоод юм шиг яг 10 хурууны амар урт хумснууд. Эсвэл нэг хумс ургадаг гэдэг. Тэгээ ургах юм ааш амар урт нэг зам. Тэгээ зарим хэдтүүд чичүүрийнхаа хумсыг амар урт ургуулаа өргөчдөг. За. Тэгээ зэр чин бас жоох эвгүй штий. Одоо хамраа ухах ч юм уу, чихээ ухах ч юм уу. Хүрэхэд жоохон хэцүү газрыг цэвэрлэх гэж л тэгж үлдээдэг баг. Ер нь тэгээд соёлын алхаа нэлээд анзаарэгддэг. За бай бай.